За сайн байцгаа нөө ингээд шинэ ирсэн скушинуудын бичлэгийг хийгээд дуусчлаа. Одоо ямар бичлэг хийх гэж энэ хүү бичлэг маань ямар бичлэг байх вэ гэхлээр манай дээрж ингээд скуши слайм авдаг хүмүүс зориулаад би юм 50-аар авсан байгаа. Тэр 50-аараа ингээд өрөөд ямар давхарт ямар скушинууд байгаа вэ гэдгийг харуулъя. За ингээд үүдний хэсэгт хүрээд ирлээ. Ерөнхийдөө манайхаас ирж скуши слайм авч исэн хүмүүс мэдэх бах. Би ингээд хар цагнаас үзүүлээд тэгээд хар цагнаасаа зарчдаг байсан байхгүй юу? Тэгээ одоо тийхгүй би тэр хэсэг тийм 50-аар хийж өгөөд та нар тэндээс скуши слайм аваад юу яаж болно? Сонгоод авч болно. Ерөнхийдөө сонгоод авдаг л байсан л да. Гэхдээ арай гоё байдлаар харагдана. Тэгээ энэ би яг нөгөө юмнуудаа өрөх гээд ингээд бүгдийг өрөө тавьсан байгаа. Энэ слаймны цавуунууд тэгээд энэ сав тэгээд тэр нөгөө үлдсэн скушинууд маань байгаа. Мөн тэр нөгөө ингээд слайм хийдэг хэрэгслүүд энэ доторхыг бас хоосно. Энд байгаа нөгөө слаймны хэрэгсэл нөгөө энэ стикер байгаа. Ерөнхийдөө слайм руу товрол болчих шиг боллоо баг. Гэтэ нэг тийм том байхгүй дээ. Тэгээ энэ шинэ слайм маань байгаа. Удаанаас харагдаж эхлэх слайм маань. За ийм слайм байгаа. За одоо ингээд 50-аа хийцгээе. Яра. Энэ дотроо байгаа нь наацсан. Амар инээдтэй тэрийг хийхээгүй. За тэгээд өргөжлөлөө 50-аар өгсөцгөө.
Одоо дотор нь юм хийцгээе. Сквишинууд маань багтах нь үгүй харцгаая. A few moments later. За ингээд эцсийн үр дүн бэлэн боллоо. За ингээд энэ дотор сквишинууд маань байгаа. Сая энэ шинээр ирсэн. Энэ дотор болохоор тэр слайм идэг цавуу. Тэгээд энэ миний squishy collection. Энэ бол слаймны материалууд, слаймны савнууд байгаа. Дөнгөж сая нөө шинээр материалуудаа авсан болохоор жоохон их байгаа. За ингээд энэ бэлэн байгаа слаймнууд. Гэхдээ энэ нэмэгдээ энэ avalanche slime маань байгаа. Тэгээд энэ мөстэй тарвас дунд тэгээд энэ болохоор суур слайм. Энэ дотор нөгөө лампогийн төрсөн өдрийн билууны харьцаг энэ дотор нөгөө багтахгүйс учраас нийшээ тавьсан. Энэ шургуулганд маань ингээд слаймны пакэж маань энд болохоор ингээд энэ нөгөө стикер болон нөгөө логоны хэсэг маань байгаа. Тэгээд хамгийн гоё хэсэг нь энэ лампогийн сквишинууд маань тэр лама байна. Энэ нөгөө ногоо тэгээд энэ нэгэнүүд байгаа. Лампоог тэг жижиг ламанууд маань энэ төргөө ногтчих. За дараа нь энэ нөгөө хаппи Hello Kitty-ийн доонот тийм юм жижиг сажиг нөгөө нэг лицензтэй сквишинууд маань байгаа. Дараачихт нь болохоор энэ нөгөө өмнө нэрэлтээр ирж байсан. За өмнө жоохон энэ сая ирсэн, өнөөдөр ирсэн нөгөө Galaxy зармаг шүүд. Тэгээд юм нэг зармаг байгаа. Суши бол тэр суши дахиад нэг байна. Энэ кибрүүгийн талах, тэгээд энэ кибрүүгийн пицца. Тэр өндөг тэмлэгч байна. Доор нь юм байна. Тэгээ энэ доор дахиад лампогийн сквишинууд маань. Сая нөгөө өнөөдөр ирсэн пакэжний маань сквишинууд баггүй. За ингээд өнөөдөртөө энэ сквишинууд маань байгаа. Тэгээ манад ирж сквиши сонгохоор бол эндээс ирээд үзээд авч болно. Мөн манай хаана вэ гэхээр 53 дугаар сургуулийн 53 дугаар сургуулийн урдлын цэнхэр цагаан байр байгаа шүү. Тэгээд уцаар холбоо байрыг гэх юм бол 94 18 28 46 урьдчилан захиалгаа өгөөд сквишинуудыг хадгалуулъя гэх юм бол манай пэйж хуудас руу энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа манай пэйж хуудас руу ороод захиалгаа өгөх боломжтой байгаа. Тэгээд ерөнхийдөө сквишинууд маань маш хурдан дуусчдаг учраас урьдчилан захиалга өгөөд манай пэйж хуудсан дээр бас лайк дараарай. Зураг болон мэдээллүүдийг энэ бүх сквишинуудын зураг болон мэдээллүүдийг бүгднийг нь пэйж хуудсанд оруулдаг байгаа шүү. Тэгэхээр комент хэсэгт асуугаад миний хариулахыг хүлээхээсээ илүү манай пэйж хуудас руу ороод мэдээллийг харчих юм бол илүү амрах. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Баяр таа.